Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар. Баянгол дүүргийн 1-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 мянга гаруй иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 1-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна. 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороонд нарны зам, Барсын хойд талын автозамын засвар шинжилгээний ажил, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богдар хороолол дагуу хатуу хожилттой автозамын өргөтгөл шинжилтийн ажлыг хийж гүйцэтгэв. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилт 3500 м2-д явган хүний зам шинээр тавих болон өргөтгөн шинжилсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороонд нарны зам, Барсын хойд талын явган хүний зам, Хатанбаатар Магсаржавын гудамжны явган хүний замыг тус өргөтгөн шинжилв. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан байна. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх, 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороонд 68 дугаар байрны дээвэр засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар, мөн 61-р байрны 2 дугаар орцны дээвэр засвар, 5-ын А, 7-ын А, 8-ын А байрны дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлав. Гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг шинээр суйрлуулахаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороонд Вогзаалын тойрог орчимд цамхагт гэрэлтүүлэг суйрлуулв. Хог ангилан ялгах сав. Нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 1-р хороонд иргэдийн зорчигчд аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд 1-ийн А, 2-ийн А, 3-ийн А байрны баруун талын хог ангилан ялгах савыг томруулж шинжилээд байна. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.